авч тавина. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд шинэ үеийн манлайлагч 30 хоногийн спринт энэ хөтөлбөрийн энэ сургалтын 2 өдөр байна эхэлж байна. Ингээд би өнөөдөр сургалтыг сонирхолтой газарт явуулж байгаа та бүхэндээ. Өөрийнхөө одоо MW Life компанитай нэгдээд нэг жилийн хугацаанд 3 челленжид оролцоод би 2 дахь челленжтэй төрүүлж энэ машиныг одоо хөдөлмөр хүчин зүтгэл тууштай байдлын ачаар авсан миний ялалтын бэлэг тэмдэг болсон автомашинаас та бүхэндээ одоо ингээд сургалтаа явуулж байна. За ингээд өнөөдөр маш сайхан мэдээтэй өдөр байгаа. Яагаад гэвэл Монголд одоо Оросын албаны улсын манай 90 гишүүд манай багийн олуулсан манлайлагчдын багийн гишүүд 90 гишүүд маань хятадд аялаад ингээ Монгол руу ирээд улаан бодлоо явах замд нь бид нар сая дөнгөж Баян чанбанд угтаж явлаа. Баян чанбанд угтаж яваад хоолоо дундлаад ингээ тэр хэд маань маш гоё ингээ биднэрт бас сэтгэлийн үгээ хэлж бэлэг барьж би ч гэсэн бас бэлэг бариад тэгээ энэ үйл ажиллагаанд оролцсон бүх одоо гишүүдээс одоо спонсорууд нь энийг зохион байгуулсан мандах жаргал за тэгээ төвшин жаргал манай одоо уран дэлгэр урнаа яванд орж байна. За тэгээ манай туяа мандах гэдэг Америк булаг компанийн нэгэд маш олон хүмүүс оролцож ингээд сайхан хүлээж аваад угтаад явууллаа. Ийм сайхан амжилттай бид нар бас ингээд зохион байгуулалт хийчихэд одоо би ингээд буцаа явж байна. Тийм учраас бол ингээд машинаас та бүхэндээ энэ сургалтыг хүргэж байгаа шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. За юуны өмнө гэрийн даалгавар хийсэн та бүхэндээ халуун баяр хүргэе. Үнэхээр баяртай байна. Би та бүхнийхээ хүн бүрийн бидсэн өөрийн танилцуулгыг уншсан. Маш сонирхолтой, маш сайхан байсан. Та бүхэн бас хэрэг бичиж амжааг бол үргэлжлүүлээд бичээрэй. Энэ даалгаврууд ингээд үргэлжлээд явна. Хэрвээ таны багуу гишүү энэ 30 хоногийн спринтэд орж амжааг бол бас оруулж ирээрэй гэдгийг би та бүхнийг хэлхийг хүсэж байна. Тийм учраас хэдүүлээ илүү дотн нэг таньж мэдхийн төлөө бид нар энийг өөрийнхөө түүхийг бичих нэг чухал шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. За өмнөх хичээлээр хэдүүлээ юу утсан бэ гэхээр бид нар шинэ үеийн манлайлагчийн зөөлөн төлөв байдал хатуу төлөв байдал өөртөө итгэх өөрийнхөө айцыг даван туулах за үнэхээр чин хүсэлтэй байх энэ ямар чухал юм бэ гэдэг энэ талаас нь бид нэр ихэвчлэн одоо ярьсан байж байгаа. Тэгвэл өнөөдөр хэдүүлээ яг тодорхой зориг болон одоо чин зориг гэж нэрлэхээр энэ хоёрын ялгааг ярина. За өнөөдөр энэ тухай ярихын тулд би та бүхэндээ нэг зүйлийг асуухыг хүсэж байна. Хэдүүлээ төсөөлөлд үзье. Та ингээ гадагшаа аялалд явдаг штэ. Би одоо сүүлийн үед маш их явж гээ. Гадагшаа маш их явж гээ. Тэгээ бид ингээд чамдаан барин явдаг штэ бүгдөө тийм ээ. Аялалд явдаг гэж чамдаан барин явдаг тий. Тэгээ заримдаа ингээ чамдаанаа барьж яваад тэр дотороо бид нар хувцуудаа хийдэг. Авч явах хувцуудаа ингээ хийдэг. Тэгсэн бүртлээ тэр аялалдаа очиач юм уу эсвэл хөдөө гадаач юм уу авч явсан хувцуудаа хэрэглэхгүй байх тохиолдол биднэрт байдгүй. Хэрэглэхгүй бидэртээ ингэж найзлаа цуг явж байгаа дөөч буцаад түрээд ирдэг те. Чамдаанаас ч юм уу цүнхнээсээ гараагүй байж буцаад түрээд ирдэг те. Яг тэрнтэй адилхан бид нар ингэж зориг ер нь баг тавьж үзээгүй хүмүүс гэж баг байхгүй байхгүй. Ялангуяа бид нар шиг бизнес хийж байгаа хүмүүс. Зориг тавьдгүй бид нар тавьдаг. Силвер болъё, голд болъё гэж зориг тавьдаг. Гэхдээ яагаад тэр зориг маань тэр чамдаан шиг аялаас аялын хооронд шилж явдаг. Тэгсэн мөртлөө ерөөсө чамдаанаас гарч ирдэгтэй адилхан бидний зорилго ингээ хоошлоод байдаг. Тэ? Энэ сар тавьсан байсан чинь энэ сард би голд олно гэж тавьсан байсан чинь дараа сар болдог. Магадгүй энэ сард би жэд олно гэсэн чинь дахиад одоо хоошлогддог. Ер нь ямар ч зорилго байж болно. Магадгүй та турий гэж бодож болно. Магадгүй та англи сурыг гэж зорилго тавьсан байж болно. Гэтэл тэр зорилгоо чинь хоошлоод байдаг. Биелдэггүй. Тэгээ үр дүн гардгүй ийм тохиолдол байдаг. За ийм тохиолдол байсан хүмүүс байвал одоо нэгэн тойлгоо. Зорилго нь хойшлоод бэлэхгүй хойшлоод идэг. Яагаад тэгээд хойшлоод идэг юм болоо? Яагаад бид нар ингэж зорилго надад ч гэсэн тийм тохиолдол гарч ирсэн. Магадгүй бид нар те би англи хэл сурнаа гэж ингэж нэг ярьдаг штэ. За яг англи хэл сурнаа гэж ингэж тэгээд хойшлоод идэг жишээлбэл тийм ээ. Тэгээ би сая бол энэ 6 сар гадаадын зах зээл дээр ажиллахдаа англи хэлийг ол сурж эхэлсэн. Одоо тодорхой хэмжээнд англиар хүмүүс ярихад би ингээ ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хэмжээгээр ингээд тодорхой хэмжээнд бид нэр зорилгоо биелүүлдэг. Тодорхой хэмжээнд зорилго нь биелэхгүй хойшлоод байдаг. За энэ дээр нэг чухал маш том ялгаа байна гэдгийг би та бүхэнд хэлэх гээд байна. Тэгэхээр яг зорилго тавих нэг өөр. Зүгээр цаасан дээр бичээд хаагаад орхичих нэг өөр. Үнэхээр таны зорилго таны чин зориг чин хүсэл эрмэлзэл чинь мөн үгүй юу гэдэг нэг чухал. Үнэхээр таны тэр
чин зоригчин байгаад, чин хүсэл эрмэлзсэн байгаад та хатуу шийдвэр гаргах чадсан болвол энэ зориг биелэх магадлал маш өндөр болно. За хатуу шийдвэр гаргахаар хүмүүс ингэдэг юм байна. Маш олон хүмүүс би харлаа. Маш олон хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд дандаа нэмэлт запас арга замыг шалтгааныг өөртөө тооччихдаг аахгүй. Эхнээс нь бид нар тэрийг анзаардгүй, бид нар яг тэрийг ухаарж дүнэлт хийдгүү мөртлөө яг тэр тийм одоо үйл явдал биднэрт болдог. Жишээлбэл юу гэдэг вэ? За яг хөө би энэ бизнест ороод үзье. За яг хөө би нэг ганц хоёр хүнд хэлээд үзье. За болохгүй л яг хөө тэгээ орхичээ хайч. Гэж ярьдгүй бид нар. Оролдоод үзье. За болохгүй л тэр үздэй гэд. Ингээ орхичдаг. Хэрвээ хэдүүлээ яг зорилгоо биелүүлж чаддаг, яг эцсийн үр дүнд хүрчдэг хүмүүс болон зорилгоо хойшлуулад биелүүлэхгүй яваад байдаг хүмүүсийн хоорондын том ялгаа нь юун дээр гарч ирдэг вэхээр жишээл би та бүхэнд маш энгийн тодорхой жишээ дурдъя. Та бүхэн зөндөө сонсч ирсэн баг. Ямар жишээ вэ гэхээр одоо ингээд дэлхийн алдартай жанжин, цэргийн жанжид Александр Македонский гэдэг магадгүй та бүхэн сонссон байж. Домог явдаг тэр Александр Македонский тухай. Тэд нар яадаг вэхээр одоо ингээд энэ дайсантайгаа тулалт гад далаа гатлаад ирдэг аахгүй. Маш том усан онгоцтой тий. Олон байлдааны усан онгоцтой. Тэгээд тэр арал дээр гараад ингээд тулаана эхлэхээс өмнө тухайн тэр жанжины цэргийн одоо хүний тоо нөөц нь тэр одоо юун дээр байгаа хүмүүсээс хамаагүй бага байгаа аахгүй. Хүчин чадал нь бага. Тэнгүүт нь тэр жанжи яасан бэхээр бүх хөлөө онгоцуудаа шатаасан. Та бүхэн төсөөдөл үзтээ. Бүх хөлөг онгоцуудаа шатаачаар юу гэсэн үг вэ? Буцах зам байхгүй болсон. Буцах зам байхгүй. Буцах зам байхгүй болоод ирэхээр нөгөө цэргүүд яасан нь? Бид нар ерөөсө уршаа довтол нь өөр арга байхгүй. Эсвэл бид нар ялтыг авчирна, эсвэл бид нар үхнэ. Ийм хоёр сонголт байсан. Буцах зам байхгүй. Тэгэхээр бизнест амжилтанд хүрсэн хүмүүс яадаг вэ гэхээр яг зорилго тавьчаад хатуу шийдвэр гаргаж чадаад хэрвээ би буцах зам байхгүй гэдэг энэ ард үлдсэн тэр запас зам буюу одоо гүүр гэж хэлээ тийм ээ те. Нөө тав тухтай хаалга бид нэр анхны сургалтын дээр ярьсан. Тав тухтай хаалга руу орох тэр гүүрээ шатааж чадах юм бол би ямар ч тохиолдолд би буцахгүй. Би ямар ч тохиолдолд бууж өгөхгүй. Би болохгүй байвал би яах вэ? Өөр арга замыг хайна. Өөр гарцыг хайна. Би болсон ч болоогүй би хийгээд энэ үйлдэлүүдийг амжилтанд хүрэх үйлдэлүүдийг би болсон ч болоогүй хийгээд байна. Өөрөөр хэлбэл миний би нэг зүйлд итгэдэг. Хэрвээ та болсон ч болоогүй хийгээд байх юм бол та заавал ч амжилтанд хүрч чадна. Жишээлбэл та юу гэдэг юм бэ? Одоо нэг үзэг зарыг гэд хэдүүлээ ингээд гарыг те. Одоо би яг энэ гачин өрсөд ирсэн ингээд зогсож байна те. Тэгээ та нэг үзэг зарыг. Би жоохон багтаа самар зардаг гэсэн. Халиар зардаг гэсэн. Тийм хүмүүс байна уу манайха? Ингээд халиар манай ээж олон хүүхд хийжээдэг юм чинь олон хүүхдээ 12 хүүхдээ айл шүү дээ. Би одоо амьд 8 л авээл. Тэгээ ээж маань ингээд намартаа ингээд халиарнд явдаг. Зүү хараад байхад тэгээд самранд явдаг. Тэгээ тэрийг ингээд багцлаад боогоод ингээд зардаг гэсэн. Би тэгээд жижигүүрэн дэлгүүрийн тэнд очиод халиар аваараа самар аваад эргээ бодсон 8-аас 9 настай л байсан. Тэгээд нэг төрөөр зардаг гэсэн тэр үед би маш сайн сандаг аахгүй. Нэг буудал халиарыг. Хэрвээ та дэлгүүрийн гадаа ч юм уу олон хүнд үзгээ бариад нэг хүн дээр очиж авахгүй ч болно. 2 хүн дээр, 3 хүн дээр, 10 хүн дээр, 20 хүн дээр, 100 хүн дээр очивол та нэг үзэг зарч чадах уу? Юу ч бодож байна манайха? Зарах уу? Зарна тийм ээ? Зарна. Яаж хийгээд та болсон ч болоогүй үргэлжлүүлээ тууштай ихэд заавал зарна. Заавал амжилт ирдэг. Тийм учраас бид нэр буцах зам байхгүй. Одоо жилийн өмнө миний бие хатуу шийдвэр гараад би цэрэг татлаганд явж байна. Цэрэг татлаганд явсан хүн бол одоо ингээ буцах зам байхгүй тийм ээ. Яг тэрнтэй адилхан хэрвээ таны тарих би буцах замгүй. Би одоо эцсийн хүртэл энэ бизнест явнаа. Би үр дүн үүсгэж явна. Би амжилт гарах гэж явна. Би оролцох гэж яваагүй. Би зүгээр нэг 2 3 хүнд хилээд үзчихье. Болвол тэрэж болохгүй гэж шийдвэр гаргаагүй гэсэн манайха. Би заавал амжилт нүр. Би сарын $20,000 дээш орлоготой болно. Сарын $100,000 дээш орлоготой болно гэдэг. Ийм хатуу шийдвэр гаргаад явсан тул амжилтанд одоо хүрч ийнэ гэсэн үг нахаа. Тэгэхээр би өнөөдөр та бүхэндээ ямар нэгэн шалтгаан тойчгүй буцах зам байхгүй гэдэг
энэ зорилгоо тавиад тэр зорилгын төрөө тууштай явж чадна гэсэн хатуу шийдвэрийг өөрийнхөө чин зориг чин хүсэл эрмэлзлээ болгож чадах юм бол та баттай жилийн дараа гэхэд хүсэж байгаа тэр орлогоо олсон, хүсэж байгаа багаа бүрдүүлж чадсан ийм одоо лидер болж чадна гэдэг би хэлхийг хүсэж байна. Сая 90 хүмүүсийг бид нэг гаргаж өглөө те баян чанарын дээр угтаад автобусаар 2 автобустай ирлээ Оросууд. Тэгээ тэр хүмүүс маань бид нар бас ингээд нөгөө IELTS багийн логотой дэвтэр үзэг бэлгэлээ. Маш олон хүмүүс ирээд надаар гар үсэг зуруулаад те спонсордоор ингээд үг бичүүлж байгаа байхгүй. Тэгээ дээр би нэг л юм бичсэн. Хэрвээ та өөртөө итгээд тууштай явж чадсан бол энэ бизнес заавал амжилтанд хүрнэ. Би танд итгэж байна, та чадж байна гэж ингэж гар үсгээ зурж өгсөн. Тэгээ одоо маш олон хүмүүсээс олон хүмүүс зуруулсан. Тэгэхээр болвол тэр хүмүүс үнэхээр тэрэндээ итгэлтэй байж чадсан бол заавал амжилтанд хүрч чадна гэсэн үг. Яг түүнтэй адилхан. Өнөөдрийн сургалтаар би та бүхэндээ яг өөрийнхөө одоо яад би улаан бэндээ сууж байгаа юм бэ те. Ингээ тэнгэр харагдаад гоё яаз манайхаа. Гоё маш гоё машин байна. Үнэхээр ингээд салон нь маш гоё. Тэгээд энэ машинтай их холбоотой миний түүх тул би нэг ярих гэсэн та бүхэнд. Яг бол 20 жилийн өмнө энэ машин миний мөрөөдөл байж. 20 жилийн өмнө манайх төсөөлөд үстэй. 20 жилийн өмнө тэр үед манай нөхөр битээр нэг ийм Ямби нэг Odyssey гэдэг машинтай тэгээд тэр нь ингээл тачигнаал дуурал анхны хийжсэн бизнесийнхаа рестораны барааг зөөгөл ингээ явдаг гэсэн байхгүй юу. Тэгээд тэр үед би ингээд ер нь герман машин дэх дуртай, бенз машин дэх дуртай байсан. Тэгээд би мөрөөдлийн самбараа хийгээд тавьсан л та. Мөрөөдлийн самбараа хийгээд миний хамгийн гол тэр машин надад таалагдж байсан юм юу гэж ийм дугуй гэрэл. Хэрвээ та бүхэн энэ улаан бенбен ингээд тойроод үзээ харах юм бол хэрвээ хээрийн суралц семинар дээр ирэх юм бол та бүхэн харах боломж энэ машинтай хажууд нь зураг авах боломж нэгтгэн шүү дээ манайхаа. Тэгээд надад ийм нэг уртлын ийм юг унтраач гэнэ зэ. Уртлын гэрлүүд нь ийм ингээд дугуй юм зөө гоё харагддаг аахгүй юу. Хэрвээ өнөөдрийн байдлаар миний бенбен улаан бенбен одоо авсан тийм ээ өөрийн болгосон энэ одоо миний мөрөөдөл 20 жилийн өмнөх мөрөөдөл яагаад билсэн бэ гэхэд бодоход ганцхан энэ машин дээр биш. Би манай нөхөр маш гоё 570 тий 570 машин тэгээд шинэ 200 машин тэр бид нар авч ирсэн маш гоё байртай одоо энэ River Garden-д одоо юу ч ор хоронгүй туризм байраар 10 жил явцсан би тэр чинь. Тэгээ бодоо тэгээ River Garden-д тэр нэг баг 300 м квадрат албатай маш гоё ингээд байшинд ороод одоо энэ гачууртад ингээ мөрөөдлийн байшингаа би ч өөрөө угаасаа анхны мөрөл барилгын инженер мөрөөдлийн байшингаа бариад ингээд орсон. Тэгээ одоо эргээ бодоход би анализ хийгээд үзсэн. Би нэг 4 зүйлийг хэрэгжүүлдэг гэсэн билээ манайхаа. Энэ 4 зүйлийг одоо би та бүхэндээ хуваалцах гэж. За нэгдүгээрт бол яг үхээр би зорилго тавьдаг. Зорилго тавьдаг яг тодорхой. Жишээл би одоо сар болгон $10,000 дээш орлоготой болно. Сар болгон одоо $20,000 дээш орлоготой. Би жилийн хугацаанд $100 олон ч гэдэг юм уу. Яг тодорхой зорилго тавьдаг. Эсвэл би яг мөрөөдлийн ийм машинтай болно гэдэг юм зорилго тавьдаг. Хоёрдугаарт би яадаг гэсэн гэхээр зорилго тавьчаад тэр зорилгодоо хүрэх ямар нэгэн үйлдэл хийдэг. Энэ манай миний хайна уцаа хайгаад энэ чи сандраад байна. За тэгэхээр хоёрдугаар тэр зорилготой хүрэх үйлдэл ямар нэгэн үйлдэл хийдэг. Яагаад гэвэл тий үйлдэлгүйгээр зүгээр хоосон мөрөдөө суугаад хамл хизээч мөрөдөл биелэхгүй зорилго биелэхгүй тодорхой тийм ээ. За гуравдугаарт маш их талархдаг манайх. Маш их талархдаг. Миний хэлэх дуртай юм. Үг үйдгээ. Байхгүй одоо тий байгаа бүхэндээ талархаж явъя. Байхгүйг нь бүтээ. Бид нар чи ингэж гэдэг байгаа зүйлдээ талархаж чадвал байхгүй нь ирдэггүй байхгүй манайх. Байгаа өнөөдөр танд юу вэ? Та өнөөдөр орох оронтой байна. Идэх хоол ундтай байна. Бид нар чи маш ажиргалтай. Ирэх жилүүтэй оронд байна. Өнөөдөр та зүгээр машина унж гараад тэр байгальд очиод майхна босгоол эсвэл сандал ширээ аваад голын дээр очиод та хонж болж чинь тийм ээ. Чи ямар ирэх жилүү вэ? Би Европт очиж гайхаж ирсэн байхгүй манайхаа. Европт ингэж яваад машинтай яваад ингэж дуртай газар зогсоод майхна барих ямар ч ирэх байхгүй бид нар. Ямар ажиргалтай юм бэ? Энэ байгаа бүхэндээ бид нар талархаж амьдрна. Үнэхээр байгаа болгондоо талархаж чадах юм бол та байхгүйгээ бүтээж чаддаг. Өглөө болгон би баярлалаа илэрхийлдэг. Орой болгон би унтахаас өмнө талархал илэрхийлдэг. Тэгээ миний бүр юм 5 хурууны дасгал. Энэ олон хоногуд байна, бидний өмнө байна. Тэр 5 хурууны дасгалыг ч гэсэн би та бүхэндээ хуваалцах болно. За тэгээд талархал. Тэгээд дөрөвт нь их чухал юм байдаг. Дөрөвт нь их чухал. Дөрөвт нь хэрвээ та бүхэн сонсч ирсэн үү, сонсч байгаа даатгал гэж нэг ойлголт байдаг. Даатгал.
монголчууд маш том даатгалтай ийм үндэстэн ард түмэн. Өөрөөсөө төрийн сүл дүршээ гэж хэлдэг эмээтэй байсан хүн байна уу? Манайхан санаж байна уу? Төрийн сүл дүршөө гэж эмээнэр те гэж ярьдаг, сайхан тэгж ярьдаг гэсэн шүү дээ. Тэр монголчууд бол ингэж өөрөөр хэлбэл та зорилгоо тавиа үйлс хийгээд талархаад тэрний дараа та зүгээр сайхан орхичих тэр мөрөөдлөө. Мартчих. Даатгаад орхичих. Зүгээр чөлөөлөөр явуулчих. Баян за одоо ч та би нэр жид болох хэвээр болчих нь яах нь үгүй юу? Би өстө нэр улаан машин унах хэвээр. Би улаан машин мартсан үед байгаа байхгүй юу? Өдөр болгон би улаан машин санахгүй шүү дээ, тэ. Улаан машин зарлсан уу? Зарлсан. Яг 2025 оны 11 сараас эхэлсэн санагдаад байна. Тэр челленж. Тэгээд за энэ машин эзэн болно доо гэж одоо тийм ээ би челленжэд одоо амжилттай ажиллана гэл ингээл би тасралтгүй 3 челленж төрүүлсэн шүү дээ. Тэгтээ би өдөр болгон тэр машиныг боддгоо байсан байхгүй манайхаа. Зөөр орхичих тэрийг чөлөөлөд явуулчихна, 50 орхичихна. Харин өдөр болгон би тэр өсөлтийн хаалгаа тогшдог байсан. Өдөр болгон би өсөлтийн 5 тухтай хаалгаа биш өсөлтийн хаалгаа тогшоод өнөөдөр би зорилтоо хүрэхин тулд яг юу хийсэн бэ? Яг үндсэн ямар ажил хийсэн бэ гэж өөрөөсөө байнга асуудаг гэсэн. Хэрвээ та энэ миний одоо өөртөө хэрэгжүүлсэн энэ арга барилыг хэрэгжүүлээд үзэх юм бол та бүгд маш их өөрчлөлт орно шүү. Анзаараад үзээрэй манайхаа. Маш их өөрчлөлтүүд орж ирэх гэсэн байхгүй юу? Нэгдүгээр та зорилгоо тавьчих. Зорилгодоо хатуу шийдвэр гаргачих. Би эргэж буцгаа артын гүрээ шатаачих. Буцах зам надад байхгүй гэнэ. Хоёрдугаар тэр зорилгодоо хүрэх үйлдэлүүдээ өдөр тутам хийгээд үз. Гуравдугаар байгаа бүхэндээ талархчих. Одоо байгаа бүхэндээ. Дөрөвдүгээр та тэр мөрөдөж байгаа зүйлээ зүгээр сайхан даатгачих. Өөрөөсөө чадах бүхнийг хийгээд чадахгүйгээ тэнгэрдээ даатгана гэж би одоо маш их хэлэх дуртай өөртөө. За энийг би хаанаас сурсан бэ гэхэд Алтан дээд үнийн аялгаугийн монголчуудын философи гүн ухаан байдаг. За тэндээс олвол би надаас оюумаг шалтгааллах энэ зорилго төрхийн тулд оюумаг шалтгааллах бүх юмээ би хийнэ. Би чадах бүх юмээ хийнэ. Чадахгүйгээ тэнгэрдээ даатгана гэж. Ийм том даатгалын хуультай монголчууд. Тэгэхээр зүгээр бид нар мөрөөдөл гаргачаад зорилгоо тавьчаад хоосон орон дээр хөвтээд зургт үзээ хөвтээд фэйсбүүк эргүүлээд байвал бидний зорилго биелэхгүй тодорхой тий. Ийм энгийн 4 үйлдэл хийж чадсан бол та заавалчгүй амжилтанд хүрч чадна гэдгийг би хэлхийг хүсэж байна. Тийм учраас би та бүхэндээ өнөөдөр маш чухал гэрийн даалгавар өгөх болно. Өнөөдөр хэдүүлээ та үнэхээр одоо тавьсан зорилгодоо үнч байна уу? Та хатуу шийдвэр гаргах чадж байна уу? Та үргэлжлүүлээд одоо энэ бизнесээ хийгээд ингээ явах уу гэдэг энэ те жишээлбэл өнөөдөр одоо миний суралт дуусны дараа 20 цагаас юу байгаа лээ манайхаа? Өнөөдөр 20 цагаас Zoom танилцуулга байгаа тий. Zoom танилцуулга. Өнөөдрийн 20 цагаас Zoom танилцуулга байгаа. Гэхдээ би ажиллаж байгаа хүмүүсийн арга барилыг ингээ хараад хахад үйлдэл хийн. Одоо чи өдөр болгон үйлдэл хийнэ гэх тий. Би өнөөдөр багтаагаа уулзаж чинь 90 хүний хүлээж авч чинь үйлдэл гэсэн үг байхгүй юу? Тий? Бага хөгжүүлэх үйлдэл хийж гэнэ гэсэн үг. Тэгэхээр бидний нэг яг алдаа нь юу гэхээр шууд нөгөө линкээ ямар ч юм хэлэхгүйгээр хөндлөө явуулчихдаг. Шууд одоо бичлэгийг ч юм уу танилцуулгын бичлэгийг шууд линкийн хүмүүслээ явуулчихдаг. Тэгэхээр саяхан би нэг эмэгтэйтэй уулзсан чи тэр эмэгтэй надад тэгж байгаа байхгүй юу? Надлуу ингээл нэг манай нэг найз идэг юм а. Гэхдээ би одоо манай найз надлуу ингээл нэг бичлэг явуулаа л идэг юм гэж байгаа байхгүй юу? Тэгэл тэр бичлэг явуулаа л гэдэг. Ингээд нэг бичлэг явуулчлаа гэл ингээл явуулаад. Тэгэл би ерөөсөө тэрийг харж байгаагүй, нэг ч үзэж байгаагүй гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь надаас мэдээл аваад өмнө надад нэг хүн одоо бичлэг явуулаад байсан шүү дээ. Тэр чи одоо юу явуулж ирсэн болоо гэд ингээд үтсэн гэж ярьж байгаа байхгүй. Тэр бид нар нөгөө ямар ч тайлбаргүй явуулаад байдаг манайхаа. Заавалчгүй та тэр өндөө эхлээд тайлбарлана. Эхлээд сонирхлын татна. Эхлээд хэрэгцээг нь илрүүлнэ. Хэрхэн яаж хэрэгцээг нь илрүүлж хэрхэн яаж мэдээлэл явуулж явах уу гэдгээ заавал бид нар одоо энэ 30 хоногийн хугацаанд үзэх болно. Тийм учраас та бүхэн болвол энийг хэдүүлээ зөв хийн. Тэгэхээр хэдүүлээ энэ 30 хоногийн хугацаанд түрүүний хэлсэн дотоод үнтэйгээ сайн ажиллаж би хинбэ гэдэг асуултанд хариулах гал би ингээд яваад байгаа гэсэн манайхаа. Өөрлөгөө нүүж би хинбэ? Бид нэр өөрийгөө яаж таних вэ? Миний дотор ямар итгэл үнэмшил байна? Би үнэхээр энэ бизнес амжилтанд хүрэх хатуу шийдвэр гаргасан уу үгүй юу? Би үнэхээр өөртөө итгэж чадж гэнэ үү?
Би үнэхээр асуудал хүндрэл тулгархад тэрийн гарц шийдвэрийг олж чадж гин үү? Эсвэл би буруутан хайгаад байна уу? Гэж тийм ээ. Энэ дотоод төлөв байдал, дотоод эрчим хүчээ гаргаж тавих, энийг өөрийгөө уудлах. Тэгэхээр бид нэр хэрвээ таны зорилго биелэхгүй болвол ихэнх хүмүүс яг энэ дээр алдаа гаргадаг. Зорилго нь биелсэн хүн, зорилго нь биелэг өнөө хоёр хүний ялгаа ерөөс энэ дээр харагдав. Ихэнх зорилгоо тавиад зөвхөн сэтгэл хөдлөөрөө тавьсан байж байгаа. Маш олон хүмүүс та бүхэн анзаарсан болвол бүртгүүлчээд маргааш нөгөөдөр нь боллоо гэдэг хүмүүс байдаг манайхаа. Маргааш нөгөөдөр нь байтаа 23 сар болчиход би боллоо гэж ярьж идэг хүмүүс байдаг тий. Тэгэхээр тэр хүмүүс яасан бэ? Хатуу шийдвэрээ гаргах чадаагүй. Тэр шийдвэртээ үнж байж чадаагүй. Би одоо энтгчүүдэд ажиллахад манайхаа одоо би Филиппинчүүдэд ажиллаж байна. Би Филиппинаас 10 хүн бүртгүүлсэн. Малайзаас 10 хүн бүртгүүлсэн. Одоо энтгийн багаас 45 хүн бүртгүүлсэн байж байна. Яг өнөөдрийн байдлаар энтгийн багаар. Энэ Азийн хүмүүсийг би нэг ялгааг нь олж харж байна. Манай монголчуудаас. Тэд нар яг хөө шийдвэр гаргахтаа маш удаан юм бэл. Би бүр Филиппинд очиод миний бүр нүд оройдоор гарч ирсэн байхгүй. Юуг нь ойлгож ядаад байгаа юм бол. Гэхдээ би нэг өчир зүг сайн англиар ярьдаг шүү дээ. Гэхдээ би платформа үзүүлээд нэг хэмэл оюуханаар орчуулад нөгөө önтэй чи уулзаал яриад ингээд маш удаан шийдвэр гаргадаг. Гэхдээ нэг шийдвэр гаргах юм бол шийдвэрсээ буцдаггүй юм билээ. Нэг сайхан юм. Нэг шийдвэр гаргах юм бол хизээч тэд нэр бизнес хийн гэдэг ингээд шийдвэр гаргачаад тэгээд зүгээр манайх заа яш ингээд хайчдаг биш. Эсвэл одоо нөгөө хоёр байр суурь гэдэг юм манайха. Нэг нь бол хүүхдийн байр суурь, нэг нь насан туршийн байр суурь. Эргээд ингээд олон хүнтэй энэ олон жилийн хугацаанд хамтраад ажиллаад ингээд хараа явж байхад манайха юу харагдах вэ? Бид нар насан туршсан мөртлөө те 30 нас, 40 нас, 50, 60, 70 нас хүрсэн мөртлөө хүүхдийн байр суурьаар гаргадаг хандлагууд маш их байдаг. Хүүхдийн байр суурьаар насан туршсан хүний байр суурьаар биш. Хэдүүлээ төсөөлөд үзье. Хүүхд ядгүй. За энийг би авнаа гэл ингээл нэг гутал агуулдаг ч юм ээжээрээ орилж байгаа ч юм уу. Тэгснээ одоо тэр надад таалагдахгүй байна гэл маргааш нөгөөдөр нь хэлэхдээ юм тохиолдол байж болох уу? Байдаг тийм ээ хүүхдүүдэд. Яг тэрнтэй адилхан бид нар ингээд амьдралдаа маш чухал шийдэх амьдралынхаа асуудал дээр шийдвэр гаргачаад шийдвэрээсээ буцаж няцдаг ийм одоо зам байдаг бид нар. Тэгэхээр одоо хэдийн хугацаанд бид нар хүүхдийн байр суурьнаас насан туршны байр суурьнд хүрч чадна. Тэр зүшээ ахиж чадна. Тэр хэмжээгээр таныг дагах хүмүүсийн эрчим энерги урсгал итгэл үнэмшил огт төр болж өгдөг. Таны дотоод хүн чинь өөрчлөгдөд эхлэнгүүт нь та өөрөө өөрчлөгдөж эхэлдэг. Би өнөөдрийн Оросын Бурятийн тэр Галина гэдэг эмэгтэйг харлаа. Тэр хүн одоо манай мандах жаргал гээд $100,000 клуб биш президент клубын гишүүн мандах жаргал тий. 90 хүнийг дагуулад аялалд аваа явна гэдэг бол том хариуцлага мөн үү? Маш том хариуцлага тий. Тэр насан туршсан хүний байр суурин дээр би чадна, би дагуулж явна. Би багтаа аялж болдог гэдгийг харуулна. Ийм хатуу шийдвэр гаргаад өөрөөр хэлбэл бид нар чинь заримдаа түүхтдэг шүү дээ. За яшиг. Олон хүний асуудлыг шийдэх гэж ингэж идэг. Аяг жинхэнэ лидер бол хариуцлага хүлээж авч чадна. Хариуцлага би амлсан болвол ар маань баттай байна гэдэг. Нөгөө амар мэндүү гэж мэдлдэг утга учир чинь тэн дээр байж байна гэсэн. Тэр өнөөдрийн энэ уулзалтаар өнөөдрийн сургалтаар би та бүхэндээ миний хэлэх гээд байгаа ерөөсөө гол санаа юу хэлгээд 30 минут хэдүүлээ сургалт явуулна. Та бүхэн маань зориг, үйлдэл, талархал тэгээд даатгал гэдэг энийг цаашдаа хэрэгжүүлээд үзээрэй. Нэг жилийн хугацаанд та мөрөл болгон дээрээ, өөрийнхөө хүсэл болгон дээрээ, өөрийнхөө зориг болгон дээрээ энэ шатараалаар яваад үзэхэд таны өмнө одоо биелэхгүй байсан зорилгоо чинь билээд эхэлнэ. Өөрийн ирэхгүй. Яг энэ дараалал мөрдөөд эхлэх биелээд эхэлнэ. Та бүхэн бүр анзаараад ямар өөрчлөлтүүд орж ийнэ гэдэг ийм зүйлийг та бүхэн ажиглаад эхэлнэ. Би бүр ингээд самбар бичээ зориг би мөрөдлийн самбар гэж тустай хийдэг байсан, зорилгын самбар гэж тустай хийдэг байсан. Мөрөдлийн самбар дээр бол би яг дүрсээр илэрхийлдэг. Машиныхаа дүрсийг дотор нь бүр ингээд өөрийнхөө зургийг тавиад те нөхрийнхөө машин дээр нь би нөхрийнхөө зургийг тавиад ингээд яг ингээд дүрсээр илэрхийлдэг. А миний зорилгын самбар тустай байдаг гэсэн. Зорилгын самбар дээр би тоон үзүүлэлтээр илэрхийлдэг гэсэн. Яг статистик тоо. Би жилийн хугацаанд жишээл $5 сая жишээ нь би жилийн хугацаанд $5 сая ордно гэхэд бол яг миний нүдэн дээр тоо харагддаг ч юм уу тийм ээ статистикээр ингэж. Гэхдээ би өдөр болгон гүйчиж тэр самбараа хараадаг байдгүй. Би жилийн дараа ирэх хардаг.
жилийн дараа эргэж хараад яг миний би юу нь биелсэн бэ гэд хамгийн гол нь би өдөр болгон үйлдэл хийдэг. Ямар нэг хөдөлгөөн хийдэг. Тэгэхээр бид нар хөдөлгөөний дунд оршиж бид нар яг амьд байдаг шүү дээ манайхаа. Тийм үү? Бүгдөө хөдөлгөөний дунд оршиж амьд байдаг. Тэгэхээр энэ байгаль өөрөө хөдөлгөөн, энэ орчлон ертөнц өөрөө хөдөлгөөн. Хэрвээ бид нар хөдөлгөөнгүй болчих юм бол яг тогтмол ус шиг ямар болох вэ? Хөдөлгөөнгүй болчихвол тогтмол ус яадаг гэлээ. Тогтмол ус урсгал усаас юугаар ялгаатай юу? Өмхир нэ. Яг зөв. Өмхир нь шүү дээ манайхаа. Тогтмол ус өмхирдэг байхгүй юу? Бид нар ингээ хөдөлгөөнгүй өдөржингөө зурагт үзээд фэйсбુક эргүүлээд таны нөгөө мөрөөдлөө зорилголоо ойртуулдаг жинхэнэ тэр үйлдэлүүдийг хийхгүй суугаад байх юм бол бид нар өмхирнэ. Яг хараараа манайхаа. Жилийн дараа гэхэд зарим зорилгоо биелүүлсэн, зарим зорилгоо биелүүлээгүй байдаг. Тэгэл миний чин сэтгэл юу гэхээр ялгаа нь юундэ байна? Яагаад зарим зорилгодоо өөрөө зарим хүрхгүй юм бэ? Яагаад нөгөөт чинь нөгөө задалдгүй өмсдгөө ийш тийш авч яваад өмсдгөө хувцас эсвэл таны шкафын дотор ингээд авчаад өмсдгөө хувцсууд байдаг те. Яг тэрнтэй адилхан бидний зорилго хоошлоод байдаг. Ийм. Тийм учраас хамгийн түрүүнд миний хэлээд байгаа энэ хатуу шидэр буцах замаа бүгдөө тас хаачгаа буцах зам байхгүй. Бууж өгнө гэсэн юм байхгүй. Бид нар зөвхөн урагшлаа гэнэ. За ингээд би та бүхэндээ өнөөдрийн хийх гэрийн даалгаврыг өгөхийг хүсэж байна. За гэрийн даалгаварт өнөөдөр та ойрын 90 хоног. За манайха стратеги төлөв би тэгж та бүхэндээ стратеги төлөвтийн талаар ярих болно. Стратегийн пассворд гэж бид нэр одоо манай баг дотор гаргаж байгаа. Стратегийн пассворд гаргасан хүмүүс байна. Стратеги төлөлтийг гаргасан хүмүүс байвал чатан дээр нэмэлт тэмдэг бичээ. Зарим хүмүүс нь натаа ажиллаж гаргасан, зарим нь бол өөртөө бие дааж гаргасан байж магадгүй тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ одоо 2026 оны 8 сар эхэлчлээ. 8 сар, 9 сар, 10 сар, 11 сар, 12 сар. Хагас жилийн сүүлийн хагас жилийн 1 сард дууссан. Сая 7 сард бид нар бүгдээрээ сайхан баярлаад, наадмаа үзээд одоо ингээд. Тэгэхээр та 9 сар, 10 сар, 11 сарын зорилго чинь биелэх үгүй гэдэг нь энэ 8 сар маш чухал. Энэ 8 сар бол таны одоо юу гэдэг юм бэ нөгөө хурдтай авах бэлтгэл чинь. Хэрвээ та энэ 8 сарыг ингээд зүгээр өнгөрөөчих юм бол за яг ингээд сайхан нөгөө наадмын маргааш намар гэдэг чинь бид нар тэгээд ингээд намар болохоо мэдгүй, өвөл болохоо мэдгүй, өвөлдөө бэлдэхгүй нөгөө өвс тижээлээ бэлдэхгүй бол ингээд өвөл хөндөртөгтэй адилхан бид нар бизнес яг ийм үе байдаг юм. Үе. Тийм учраас би нодлон 8 сарын 1-нд эхэлж ирсэн. Маш идэвхтэй багийг осгол шууд эхний сарда $10,000 дэш орлоготой болж ирсэн. Тийм учраас бол миний хувьд одоо энэ 8 сар маш чухал гэсэн. Энэ бол 2026 оны эцсийн зорилгыг биелүүлэхэд миний бат суурь фундамент болж байна. Та бүгд тэгэж энэ 8 дахь сард хандах хэрэгтэй. Тийм учраас гэрийн даалгавар та 8 дахь сард ямар зорилго тавьж байна? Ямар зорилго тавьж байна? Ойрын 8 дахь сарын ойрын зорилго тийм ээ. Дунд хугацааны зорилго ойрын 90 хоног. 90 хоног 8 сар 9 сар хэдөө 10 сар тийм ээ. Ингээ 8 9 10 3 сар дуусна тийм ээ. 11 сарын 1 Таиландд Азийн том чуулган болно. 11 сард. Азийн том чуулганаас өмнө та ямар зорилго тавьж гэнэ гэдэг. Нэгдүгээр бичнэ. Ийм хоёр зорилготой ойрын болон дунд хугацааны зорилго. Өнөөдрийн гэрийн даалгавар. Тэрний дараа та ямар шийдвэр гаргаж байна вэ? Ямар шийдвэр гаргаж байна гэдгийг гэрийн даалгаварт бичнэ. Ямар дотоод өөрчлөлтийг өөртөө гаргаж байна гэдгийг хоёрт нь тэрийг бичнэ. Ямар одоо жишээлбэл би бол за юу гэдэг би нодлон болвол яг тэгж гарч ирсэн байхгүй. За яг жилийн дараа гэхэд би сапфир болно гэдэг. Сапфир болно. Тэгээд би юу яана? Нэг жилд зэрэг татланд явна гэдэг. Тэгж гарч ирсэн байна те. Тэгээд гуравт нь та юу гэхээр ямар үйлдэл хийх вэ? Яг өнөөдөр яг маргаашд та ямар үйлдэл хийх вэ гэдэг. Ийм гурван зүйлийг та бүхэн гэрийн даалгавар хийхийг хүсэж байна. Боломжтой юм аа. За өнөөдөр маш олуулаа 126 орж ирсэн байна. Ингээд өнөөдрийн Zoom танилцуулга 20 цагаас манай сапфир түшин жургал явуулна. Өмнө урьжсэн хүмүүсээ та дахиад ураарай. Утсаараа яриад үзээрэй. Мессеж бичээд үзээрэй тийм ээ. Ингээд оройны одоо 20 цагаас 30 минут дараа явах Zoom танилцуулга дээр маш олуулаа байхыг та бүхэндээ хүсээр үйж байна. Ингээд хэдүүлээ маргааш сахилгын хотын талаар үзнэ. Зөөлөн хатуугаа хэдүүлээ хольж явна.
өдрийн дэглэмийн талаар хэдүүлээ ярилцсан. Таны өдрийн хуваар өдрийн турш хэдүүлээ юу хийж идэх юм бэ гэдэг нь жоох ухаан хэдүүлээ маргааш. Тийм учраас маргааш маш чухал. Маргааш 19 цагаас би 30 минутын сургалтад явуулаад орой 20 цагаас би та бүхэндээ үндсэн танилцуулга миний би өөрөө хийнэ. За ингээд хэдүүлээ маргааш уулзцгаая. Бичлэгийг маргааш өглөө тавина. Амжилт хүсье манайхаа. Бүгдээрээ урагшаа. Хамтдаа урагшаа. Түр баяртай.